За сайн байцгаана уу. Тэгэхээр Өмнөд Солонгос улсын Black Combat холбоонд 4 сарын 11-нд Монгол улсыг төлөөлөө 7 биш 8 тамирчин оролцож байгааг та мэдж байгаа юу. Тэгээд 8 дахь тамирчин маань бас нүүр тулдаа хийсэн. Би та бүхэндээ орчуулгыг хүргэх гэж байна. Орчуулга хүргэхээс өмнө та бүхэндээ залуугийнхаа үндсэн мэдээллийг хүргэе. За тэгээд Эрхэн Баяр гэдэг нас нь 2006 оны 20 настай, өндөр нь 167 см, жин нь 56.7 кг байгаа. Тэгээд MMA рекорд нь болохоор мэрэгжилд 1 тогсон, 1 ялалтай, тэг ялагдaltaй байгаа бөгөөд сабмишнер ялсан, болтоор ялсан байгаа. Тэгээд Баяндуураа аврахтай хийсэн одоо сорилын тэр тулааныг болохоор яг мэрэгжлийн тэмцээнийх гэж тооцоогүй байгаа. За тэгээд үргэлжлүүлээд би та бүхэндээ энэ залуугийнхаа хийсэн нүүр тулдын мэдээллийг орчуулгыг хүргье. 4 сарын 11-нд болох Хятад Монголын тэмцээн үнэхээр сонирхолтой бөгөөд сэтгэл хөдлөн болох байхаа гэж бодож байна. Энэ тэмцээнийг бүр сонирхолтой болгох зорилгоор Солонгос болон гадаад тамирчдын тэмцээнийг бас явуулнаа. Гэхдээ Салман хаан яг Солонгос хүн биш л дээ. Би ч бас Солонгос хүн шүү дээ. Бараг Солонгос хүн ч бас Солонгос болон гадаад тамирчдын тэмцээнийг би төлөвлөө дууссан байгаа. Одоо би та бүхэндээ бидний тамирчдыг танилцуулъя. Манай Монгол дайчин Монгол улсад болсон сонгон шалгаруулалт дээр харамсалтайгаар Баян дүүрэнд ялагдсан. Гэхдээ тэр залуухан байж өндөр түвшний техник үзүүлсэн, бас түүний гэр бүлийн түүх сэтгэл хөдлөн байсан. Өөрийнхөө тухай ярьж байхад нь миний сэтгэл хөдлсөн. Тэгээд түүнтэй Black Combat холбооны гэрээг хийсэн. За мэдээж энэ их боломжийг надад өгсөнд маш их баярлалаа. Энэ холбоонд авраг нь олох гэж ирсэн. Эмээгийнхаа тухай ярьж байснаа дахин ярьж болох уу? Миний сэтгэл их хөдөлсөн. Бичлэгний доотлын сэтгэлдлүүдийг уншсан уу? Би бэлтгэлтэй л анхаарч ирсэн болохоор комментуудыг сэтгэлдлүүдийг нэг тоож анзаарч уншаагүй. Солонгосын ард түмэн намайг дэмжиж чад маш их баяртай байна. Намайг нойртой нойргүй, хоолтой хоолгүй гэсэн тэгээд хэнэс дутаахгүй сайн хүн болгож өсгсөн. Өмнөд маш их хайртай болохоор тэр үгсийг хэлсэн. Өмнөх ачийг хариулахыг хүсч мөрөөдөж явдаг. Таныг хөдсөн тамирчин Монгол улсыг төлөөлөөд Хятад тамирчинтай үзэх гэж байна. Та энэ талаар юу гэж бодож байна? Тэр бол мэдээж угаасаа сайн тулаан. Түүнийг ялаа сайл гэж үзэж байна. Одоо хаан эрхмээ танаас асууя. Та бол аврагын бүсийн төлөө үзэх ёстой байсан шүү дээ. Эхлээд энийг ялчаад аврагын бүсийн төлөө үзнэ. Ялагдчихвол яана бүсийн төлөө үзэх чинь худлаа болно. Дадах чинь боломжгүй. Энэ миний өрсөлдөгч харваас суг гараа нэг санаа зовоод байх юм байх. Ер нь бол төлөвлөгөөнд Салман хаантай үзүүлэх гээгүй. Харин жингийнхаа 16-ад байгаа металл литээ Эрхэн Баярыг үзүүлэх гэж байсан. Гэхдээ металл гэмтэлтэй байгаа тул Салман хаан металлыг орлож тулдахаар болсон. Чи аврагын төлөө тулдах боломжтой байсан ч энэ хүчтэй өрсөлдөгчийг яагаад зөвшөөрсөн бэ? Анх би гайхсан. Яагаад холбооноос надад сургаггүй бацаантай тулдуулах гэж байгаа юм бэ гэж бодсон. Тэгээд тамирчин гэмтсэн гэсэн мэдээллийг уншаад л ойлгосон л доо. Өмнө нь бас нэг Япон Ахмад билүү тэр Ахлах ангийн бацаан чинь хит цохуулаад буугаад өгсөн шүү дээ. Тийм ээ. Бас энэ Эрхэн Баярыг ялсан Баян дүүрэн хараад их готорсон. Бүгдээрээ суг гараад байна штэ л гэж бодсон. Баян дүүрэн тийм суг байхад намайг түүнд ялгцсан гартаа үзгээд байх юм. Надад энэ жоохон тиймэрхүү санагцсан. Би энэ тулаанд ялчгаад хүчрхэг өрсөлдөгчтэй өрсөлдмөр байна. Чи үнэхээр сайн тулаан үзүүлж байгаа. Дараалсан ялтай байгаа юу? 계속 연승 중 아니에요? Тийм ээ. Би 3 дараалж ялсан байгаа. Өмнө нь 5 ялсан. Одоо түүнийг ч гэсэн үгүй хийх болно. 그 피니시는 지키려고. Би ч гэсэн чааг нэг тийм сайн тавирч гэж бол бодохгүй. Төв дээрээс бичлэгнүүд ч юм бол олдоогүй. Одоо л айх юм алаа. Тэгээ монголчууд угаасаа үгээрээ биш үйлдэлээр л үзүүлдэг хүмүүс. Өө мө гөлөгч нь би бүр 8 ялсан чи нэг л ялаа өстэй 8-ыг их гэж бодохгүй байна уу? Би YouTube дээр өдөр болгон бичлэг хийдэг. Би алдартай. YouTube суугтай чи үзээрэй заяа. Нэрээ надад нэг юм их сонир санагдаад байна. Чиний тайзны хоч чинь Салман хаан гэдэгтэй. Тэр чинь монгол хэлэнд бас хаан гэсэн утгатай үстэй. Тийм ээ, Монголын түүх ер нь манайхтай жоохон холбоотой. Манай улсад ч гэсэн хаан байсан. Хаантууд Монголд байсан. Тийм болохоор энэ нэг хамаагүй хэрэгжилэх байх гэж бодож байна. Хэрвээ чи ялагдвал хуурамч хаан болох уу тэгээд бидний хэн жинхэнэ хааны удам гэдгийг харъя л да. Бас захирлаа би яагаад энэ новштой хойрлогдсон юм бэ гэж асуумаар санагдсан. Тэр сонгон шалгаруулалт тэмцээн дээр бялга зодуулаад ялагдчаад уйлаад Black Combat-тай гэрээ хийхийг хүсэж очсон. Өрөвдөлтөй харагдаад байсан болохоор захирал өрөвдөө түүнтэй гэрээ байгуулсан. Тэгээд би ойлгосон л доо тулалдаж чадахгүй, дээрээс урчилгаа хийж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Тиймээс надтай тулалдуулаад надад зодуулсныхан дараа гэрээгээ цуцлах шалтгатай болно шүү дээ гэж бодсон. 와. Би зүгээрч нэг ирээгүй. Би энэ хавар болох гэж ирсэн. Тийм болохоор чи үнэхээр хөнгөн санагдаж байна төгөө. Энийг нэгдүгээр үедээр дуусгахгүй бол өөрөө бууж өгье заяа. 아니
гарууд бүр амныхаа зоргоор чалчиж байдаг шүү. Чи бүр нэг ялчаад аврагын бүс мүс яриад солиорч өгч байна. Юм бүс мүс эхлээ чаддсан бол намайг ялчих. Гэхдээ хайрын юм а бодоод хахад чам шиг ачийн юмтай тулдах гээд би зонгосны билээ дасгалжуулагчийн цайлан хоолны зардал, байрны зардал, орчуулагч хөслөөд новшима бүгдийг нь хэрэггүй юм зарцуулаад шатаачлаа. Бас чи сурчлагаа хийж чадахгүй. Тэмцээж гоё болохгүй байх. Чи бэлэг зодоолсон заяа. 2 жил дарааллаад ялагчлаа. Чи дахиад ялагдах юм бол бүр хог дээр гарна шүү. За үүний солонгос хэл бүр ихлээсэн сайн. Огтгоныг бол дуунчаад тэгж хэлхий чаармаар. Аламаа хаанч бай, Эрхэн баярч бай бүгдээрээ Black холбооны аврагын бүсний төлөө тулдах гэрээ хийхийг хүсэж байгаа. Яг зөв. Би ямар ч шалтгаан тавьчихгүй тулдмаар Эрхэн баярыг ялнаа. Хэрвээ чи ялчих бол би чамтай аврагын бүсний төлөө гэрээг заавал хийлгүүлнэ. 7 хоногт энийг зодоо дараа 7 хоногт аврагыг зодохдоо үнэхээр үзүүштэй юм. Аламаа хааны аврагын бүсний төлөө тэмцээн цуцлагдсан ч гэсэн энэ удаа ялчих бол чамд аврагын төлөө үзэх хэрэг бий болж байгаа. Тэгэхээр тулалдаж болно гэсэн үг. Энэ удаад нэг мини гейм байгаа. Чи оролцож болно. Бас оролцохгүй байсан ч болно. Хэрвээ чи хожчих юм бол чам бас бонус шагнал өгнө. Гэхдээ бидний тэмцээн удахгүй бол хоёр тамирчин нэг хөлөөд өрүүлжинд хийн, нэг гараараа бокстон. Чи өрсөлдөгчөө түлхэж болно. Хэрвээ өрсөлдөгчин дөрвөлжингээс гарвал ялагдсан тооцсон. Хэрвээ хугацаа дуусгаад хоёулаа дөрвөлжин дотор байвал хэн олон онс нь ялна. Гэхдээ хэрвээ энэ мини гейм дээр чи хитрхээ олон цохиулвал тэмцээнийг чинь цуцлана. Тийм тул мини гейм тоглохгүй байсан ч болно. Гэхдээ орвол бонус аваад гэртээ харьж болно. Тиймээс чи ямар сонголт хиймээр вэ? Би бол шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад тэгэхээр тэмцээн цуцлагдчих магадгүй болохоор. Иймээс сонгох чиний гарт байгаа. Гэхдээ бонусыг бас авч явмаар байна. Тэгэхээр чи зөвшөөрч байгаа гэсэн үг үү? Энэ зөвшөөрөх юм уу? За. Тэр бүр үзэхгээ TC одоо хүлээж байгаа юм шиг харагчлаа. Нүднээс нь тэгж харагдчих. Тэр мини гейм хийхийг тийм их TC одоо хүлээгээд байгаа бол би эсрэгээрээ боллоо. Чи тэгтээ жоо айгаад байна уу? Хэрвээ би айсан бол юу гэж тулаан хийх гэж яаж зөвшөөрөх юм бэ? Диго 존나 쉬우니까 들어온 거지. 참 зөв мөнгө л хэрэгтэй юм шүү. Тийштэй хэрвээ чам шиг суудыг зодоод мөнгө аваад ивэл гоё штэ. Миний хувьд бол энэ хитрхи амархан. Би чамааг ер нь дуусгах чадваргүй онцгойлох юмгүй гарал гэж боддог. Би тэгж бодохгүй. Энэ бол тулааныхаа цалинг бууцаан тавьчих. Хамаагүй. Энэ тавилттай биш шүү. Үнэхээр жигнэсээ ийм болоод байгаа шүү. Яг өмнө хэлжсэн шиг Монголд айцтай бол олон тав үгүй. Манай солонгос оролцогчид бас торонд ороод багталж үзүүлэх болно гэдэргээд олон юм ярьдаг хүртэл хийж чаддаггүй. Хоосон ам шалтангуй бол Монголд айцад үйлдэлээр үзүүлдэг. Тэр нь олон зүйлийг баталж биднэрт харууллаа. Маш сайн гүн сэтгэл үлдээлээ. 걸그랬으니까 쌍남자 인정. 돌아가 주시길 바라겠습니다. Энэ үнэхээр үнэн шүү. Ямар ч тавилт өнтер байхгүй. За тэгэхээр 8 дахь тамирчны маань нүүр тулалтныг иймэрхүү болсон байна. Тэгэхээр та бүхэн маань Эрхэн баярыгаа дэмжээрэй. Сошиал дээр бас дэмжиж байгаа чинь маш их нөлөөлнө шүү. Сонгоос мэдээж би Монгол биш юм. Монгол улс нь ч бодоорын даа. Монстер хип хоп talk.